제가 홀성을다가 있을지 알지. 일군 цагтаагийн дугаар 있을지. 이미 тайлбарлаж болох уу? Чамаас өгсөний тайлбар авдаг. Чи энэ цагдаад орч байцааг за. Ямар юмных нь гүйцэтгэх ажиллагаа вэ? Дураака. Чи одоо ял авах мэдхүү. Ти ингээд мангар юм яриад. Би одоо өөрчлөн юу одоо үний юм хэлье. Сод Монголын колонктер манай пирүүснүүд машин авдаг. Танаа юмд манай гэрээтэй ухуултай бүх юм номын дагуу танаа цонхноос харагдаж байгаа. Бид нар бензинээр хахуул өгч одоо санал худалдаж авахыг болсон бол юу гэж нэг картаар одоо хэдэн зуун машинд бензин өгөх вэ? Та нар одоо ингээд ялаа аавн за. Дахиж ингээд сонгуулийн ажил цаад болохгүй. Батхамбаяр нөгөө дараагийн юм бичиж өг. Дахиад дайралт хийсэн гэж. Ял нь улам нэмэгдэнэ. Би ерөнхий прокурортой ярилаа, нийслэлийн прокурортой ярилаа, Баянзүрхийн прокурортой ярилаа. Ямар ч зөвшөөрөл байхгүй, цэвэр дур зоргийн албан тушаалын гэмт хэрэг байхгүй юу? Одоо дахиад энэ дураакуудыг оруулахгүй тулд хамгаалтын алба бав. Одоо мөрдөн байцаалт үргэлжлэх бол тагнуул дээр үргэлжлэнэ. Тэр нь тэгээ юу ч болохгүй. Гэхдээ харин энэ цагдаа нар энэ мөнгө тараасан хэргийг мөрдөх хариаллгүй байхгүй юу? Эдгээр энэ хэргийг мөрдөх хэрэггүй болцсон. Одоо нэм. Тэгээ АТ-гээд өгдөг гомдлоо дахиад өг. Тэгээ энэ хэдийг шоронд хийж сална шүү одоо. Бацагт нааш. Одоо Бацагт тойр бол гарцсан. Одоо ингээд арчилсан намын гарцсан бүх тойргууд дээр ийм айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Нөгөө бензиний пирүүсний бензин дээр тагнуул руу шилжүүлсэн 15 цагийн байдлаар бид нар ингээд цагдаа энэ ажилд хамаагүй. Одоо бол зөвхөн тагнуул энийг мөрднө, үргэлжлүүлж мөрднө гэсэн.